けど、残念なことにどこにでも行ける、そういった、とても便利に来て、4ヶ月、今年の1月に、この아버지 학교 때 박사는 뭐 흐무스를 이렇게 줘도 뭐 흐무스를また、素敵なЗорилт олсон гэмлэгийг гараагүй. Бид үгүй энэ төр улам сайжирч сайн ажиллана. Ингээд энэ хөдөлсөйг гайхалтай хэрэгжүүлж Түүнд оролцохтой хүмүүс маань энэ зам тээврийн осолд бас өртдөг ийм хатуулгыг хүсэж байна. Төслийг ажилтаа хэрэгжүүлж байгаа төслийн хамт олондоо ажил үйлс 3-аас 4-р ангийн сурагчдад бас зориулсан хөлбөрийг оруулж 3-р цорол ном бан түгээж байгаа та бүхэнд баярлалснаа гүйцэтгэх захирал бусад удирдлагууд болон 67 дугаар сургуулийн захирал энэ хөө гайхалтай цаг мөч хүрээд бид бүхний Замын цагдаагийн газраас хүүхд ба замын аюулгүй хөдөлгөөн гэсэн аян сарын хугацаатай үргэлжилж байна. За энэ аян бол чухал ач холбогдолтой. 2017 оны судалгаанаас харж байхад замын хөдөлгөөний осол гэмтэлд өртсөн хүүхдийн тоо 1000 гаруй. За үүнээс нь одоо 150 хүүхэд нь бол одоо нас урсан ийм тоо байж идэг. За 2018 оны эхний улирлаар бол нэг 100 гаруй хүүхдээс замын хөдөлгөөний осол гэмтэлд одоо өртөөд байж байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө маш том тоо. Энэ тоог бид яаж багасгах вэ гэдэг дээр одоо төлбөрүүдийг хэрэгжүүлж хэлж байна. Ялангуяа хүүхдүүд бол сургуулийн орчинд одоо замын хөдөлгөөнд оролцохдоо осол гэмтэлд өртөх явдал нэлээд их байж байдаг. Энэ дээр бид нэр бол нийслэлийн засаг дарганы тамгын газраас нэлээд ажлуудыг одоо санаачилж хийж байгаа. Нинтэргүүний бол 3 ээлжээр хичээлж байгаа. Одоо 20 гаруй сургууль байгаа. 20 гаруй сургуулийнхаа 3 ээлжээр хичээлнэ гэдэг нь хамгийн сүүлийн ээлж чинь 7-8 цагт харж байдаг. Энэ эргээд одоо гэрэлтүүлэггүй харанхуй орчинд хүүхэд замын хөдөлгөөнд оролцоход одоо эрсдэл гарахаас эхлээд нэлээд асуудалтай. Тэгэхээр сургуулийн орчмын одоо тэмдэглэгээ, гэрлэн дохио, гарцуудыг одоо иж бүрэн төвчлэн ажлуудыг хийх ажлууд одоо хэрэгжиж явж байна. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд одоо энэ замын хөдөлгөөний дүрмийн хичээл гэж одоо ордог тусгай цаг байдгүй. За бас энэтэй холбоотойгоор одоо сурах хүчиг байдгүй. Гэтэл бол биднэрт одоо өнөөдрийн энэ хотчлолтой хүн ам нэгчирсэн энэ байдал одоо биднэрт юу хэлээд байна. Тэгэхээр биднэрт одоо хүүхдүүд замын хөдөлгөөний боловсрол эзэмшүүлэх, замын хөдөлгөөний соёл эзэмшүүлэх ийм ажил одоо бидний өмнө тулгамдаад гарч ирж байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ Ариго медиа компани бол нийгмийн хариуцлага сахиад эхнийхээ сургууль дээр буюу Сонгон хайрхан дүүргийн 67 дугаар сургууль дээр нийт одоо 1500 хүүхдэд одоо замын хөдөлгөөний мэдлэг олох одоо номыг одоо хэвлүүлэн гаргаж хүүхдүүдэд гардуулж өгч байна. Энтэй холбоотойгоор одоо багш нараа сургасан байгаа. За сурагч багш нар бол өнөөдрөөс эхэлж одоо хичээлээ явуулж эхэлж байна. За ер нь бол цаашид бид нэр яах вэ гэхээр энэ сургалтыг, энэ номыг одоо бүх сургуулиудаа, нийслэлийнхаа бүх сургуулиудад одоо хангах зорилт тавьж одоо санхүүжилтийн их усруудыг одоо төлөвлөж ажиллаж байна. Бүх сургуулиудад энэ хичээлийг оруулна гэсэн үг. Хүүхдүүд маань, багш нар маань бүгдөө гар дээр бүх хүүхдэд энэ замын хөдөлгөөний номтой болж байна. За энэ сургууль нь 3 янзын сургууль байгаа. 1-р анги, 2-3 дугаар анги, 4-5 дугаар анги үзэх юм гарын явуулгатай болж байгаа нь их авштай ажил болж байна. За мөн одоо энэ хичээлийг явуулахад одоо замын цагдаагийн албан одоо манай багш нар, сургууль багш нарт одоо хичээл зааж гадна. За манай сургуулийн хувьд сургууль зохицуулах цаг байдаг. Энэ цаг дээр одоо бага анги 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд 7 хоногт нэг удаа ингэж орж одоо хүүхдүүд маань замын хөдөлгөөний талаар мэдлэгтэй болж байна. やっぱりモンゴルのウランバートルの市内でね
Төстэй хэрэгжүүлж эхлэхдээ бол Улаанбаатар хотод нь бол ийм зам хөдөлгөөний ослууд бол их гардаг гэдгийг бол сонсч ирсэн. Тэр дундаа бас хүүхдүүдийн зам хөдөлгөөний осол ороод тэгээд эндж байгаа асуудлууд их эмзэг санагдаад тэгээд ийм зам хөдөлгөөний одоо дүрмийг зааж өгөхөр ийм одоо ном хэвлэл зүгээр юм байна гэсэн санаа гарч ирсэн. Энэ удаад ингээд энэ удаад яг ингээд ном хэвлүүлжлээ. Тэгээд эхний ээж нь болохоор энэ номыг одоо олон хүмүүст хараагаад түгээгээд тухайн хүмүүс нь уншиж одоо өөрсдийнхөө амьдралд хэрэгжүүлээд тэрүүгээр хэр их мэдээ үзүүлж чадж байна. Тэрнээс нь хамаардаг тухайн үеийнх нь одоо нөлөө нь бага байна уу их байна уу гэдгээс нь хамаардаг цаашдаа юу хийх вэ гэдгийг шийдэж явъя гэж бодож байна. どういった貢献ができるのかっていうのを考えていきたいと思ってます。